За сайн байна. Өнөөдөр бид нэр теннисний спортын мастер өрнөх багштай хэлж байна газрын теннис. Түрүү жил бид нэг удаа бас ерөнхий өрнөх багш Монголын теннис центр гэдэг жоох ерөнхий юмнууд ярьсан. Энэ удаад яг теннис яаж сурсан бэ? Эхнээс өөрөө чинь товч танилцуулах. За би нэг теннисний багш дасгалжуулагч өрнөх байна. Теннисний спортоор 32 дахь жилдээ тасралтгүй одоо тоглож хүүхдүүдэд 20 хэдэн жилд хичээл зааж байгаа багш байна. Теннис анх хэдэн наснд арх гэж ярьжсэн? Би ер нь бол 6 наснаас насанд анх бол зохиол барьжсэн. Бариад анх бол ер нь бол Монголд теннис өсч одоо хөгжөөд тий. Тэгээ энэ болохоор бас нөгөө талаас манай хамаатнаас адангуудаа хамааралтай байдаг теннисний спорт нь. Анх Монгол теннисийн хөгжүүлэхэд Монголын теннисний заавалмаас эцэг гэдэг Бачарал гэж багш байдаг. Багш бол одоо манай хамаатны хүн. Тэрнгээр заалгасан. Тэгээд манай ах бол теннисний спортыг ингээд одоо Монголд оруулж илээ бүх л хамаатнуудаа одоо теннисний спортод оруулсан. Тоглоо. Тэгээд би ч яг тухай 6 нас. Эхлээд тэрэн дотор ч орох хүн байхгүй чадхаараа надад дуудсан юм шиг тий. Хүүхдийн ерөн баг хүүхдүүд аягүй тий. Хүүхдүүд байгаад би бол яг ах нарыгаа дагаад гүүгээл очиод нэг яг сургууль мургуултанд бол нэг анх бол сууж байгаагүй. Зүгээр яг нэг аркид бөмбөг бариад тэрүүгээр гүйж идэх байсан. Тэгээд анх бол одоо 8 наснда сургуульд орохдоо тэг анх бол 2 дугаар сургуулиас орж ягаад яг манай теннисний дунд сургууль гэж Монголын хамгийн анхны нохойн сургууль 93 онд. 93 онд. Хэдгээр ангидаа тийш шээ. Ер нь бол 91 онд теннисний дунд сургууль бол байгуулагдсан. Тэгээ миний өмнө болохоор дунд анги авсан байсан байхгүй. 4 5 дугаар ангид. Тэгээ хамгийн анхны 1-р ангиас нэг хүүхдүүд авсан нь болохоор яг манай анги 93 онд. 93 онд. Чи 1-р ангидаа 2 дугаар сургуульд орсон мөртлөө тийш шээ. Тэгээд нөгөө нэг теннисний дунд сургууль 1-р анги авч яагаад шалгалт аваад одоо теннисний болоод одоо ерөнхий мэдлэгийн тий тоо Монгол чигч гэдэг юм уу тийм шалгалтууд аваад тэндээс хүүхдүүдийг шалгаруулж авсан. Тэгээ тэрэнд нь хэдэн хүүхд орж исэн? Манай гэр нь бол анх 10-аад л хүүхдтэйсэн да. Ер нь тийм олон хүүхдтэй биш, ер нь яг цаашдаа теннисний спортоор явж одоо дэлхийд гарах хүүхдүүдийг бэлдэх зорилготой. Амбицтэй. Тэгээд номад гээд нүүдэлчин компани дэмжлэгтэй гэх юм уу тий үүсгэн байгуулагчсан байна. Тэгээд яг хаа теннисний дунд сургуультай хэдэн жил сурсан? Тэгээд теннисний дунд сургуульд ороод бид нар чинь анх теннисний одоо юу гэдэг хичээл теннис бол өдөр болго орно. Тэгээд ерөнхий боловсролын хичээлийн програмууд нь болохоор бас зарим нэг одоо нэг яг зайлшгүй шаардлагатай биш гэж үзсэн хичээлүүдийг бол хасаад Монгол хэлтэй яг чухал хичээлүүдэд бол ороод тэгэл ерөөс өдөр теннисний бэлтгэл, биеийн хөгжлийн бэлтгэл тэгэл яа тиймэрхүү. Ер нь спортын дунд сургууль тиймэрхүү байдаг тий. Тэгж анх ороод хэдэн жил байсан бэ тэндээ? Ер нь бол 4-р анги төгсдлөө байсан. Ямарсан 4 жил яг теннисээр амьдрна гэж бодвол 10-аад хүүхэдтэй. Тийм бүгд яваал тэгээд 4-р анги яг ер нь бол хоёрын нөхцөл байдлаа жоохоо бас махна манай нэг спонсор ивент итгэж компани хувьд болж байгаас ивент итгэх нь асуудалтай болсон ч юм уу. Тэгээ манай сургууль бол ер нь татан богдсон тухай. Тэгээд тийм сурж исэн хүүхдүүд одоо энэ оргил аршаа суулийн хажууд одоо энэ эрмэллийн үйлдвэрч эвсгийн спорт зааланд теннисний актив нэртэйгээр өргөжлүүлээд одоо сургуулиудаа сурж байгаа. Тэгтээ одоо яг үдээс хойштой өдөр болго ингэж бэлтгэлээ хийгээд өргөжлүүлээ явсан. Тэгээд тэрэндээ хэдэн жил явсан? Актив даа юу? Тий. Актив нь болохоор манай актив чинь болохоор тэгэл MCS одоо эрмлийн заалыг автал гэсэн үг шүү дээ. Бас 10 жил лөө. Биш юу вэ? За яа тэгээд 4-5 жил юм шүү. Тий, 4-5 жил. Ер нь 8 жил барьсгүй өдөөс хойш бол өдөр болгон барьсгүй теннис тоглодог гэсэн юм шүү. Тий, ер нь бол хичээлээ тараал 12-1 гэд тарчтай шүү дээ. Өглөө 8-аас бол 12-1 гэж тараал 2 цагт бэлтгэлдээ яваал. Бэлтгэл дээр очивол ер нь бол бас их бэлтгэл хийдэг байсан. Бид нар 2 цагаас орой тэгэл ер нь бол програмаар нэг 4 ч юм уу тий хүртэл байхад тэгэл үлдээл хүүхдүүд чинь теннисэнд дуртай. Тэгэл найз майстайгаа тоглоол орой 10 хүртэл
цааландаа өнждөг байлаа. Тэгээд юу штэ тэр нөгөө хэдэн багштай байсан. Би дэвний багш. Тийм бүгд Одоо тийм багш нарын хувьд бол манад бол миний багш нар гэх юм бол одоо теннисний сургууль тий. За. Актив. Ингээд энэ багш нар нь бол ер нь олон багш байгаа. За теннисний донд сургууль гэх юм бол одоо Бачаргал багш байна. За. Батмантах гэж багш байсан. Асарсан тий. Алтуу гэж багш. Одоо сүүлд бидний 4-р ангид байхад. Ирж одоо тий. Одоо нөгөө юу тоглоод байгаа юм тайлбар биш үү? Мөн. Тий. Бидний яг 4-р ангид байхад ирж бид нарт бас нэг жил хичээл орж исэн. Тэгээд 5-р ангид ороод одоо активд орсон үед бол актив дээр бас одоо энэ манай одоо юунууд манай дээд үеийн ах нар багшлж хийлсэн. Одоо хинүүд байсан бэ? Баяр цогт ах. Алтан гэрэл ах. Тэр төгсчээ тий. Тий, тэр чинь яг нэг хэсэг бас багшлсан тий. Тэгээд тэр масаа багш чи гэжээс. Япон багш ирсэн. Тэгээд бид нар энэ хэдээс гадна одоо энэ гэрлээ багш гэж байна. Энэ бадминтоны багш баггүй. Теннисэр яг тухай одоо л бадминтоных. Бодос теннисэнд бас хичээл зааж исэн. Бямсүрэн гэж багш байна. Одоо бас юм хөнгөний сууштай одоо энэ хөрмөх бас хөнгөний мундаг 100 м-ийн аврам. Бямсүрэн багш бас бидэрт нэг хэсэг орсон. Эрдэнэ илүү багш байна. Эрдэнэ илүү багш бол бидрийг бас яг энэ бол байнга тэр татас явсан. Тэгээ ер нь ингээд багасаа теннис тоглоод яг тэр 8 жил ганцхан өрнөх багш гэлтгүй тухайн үед яг чамтай тоглож байсан баг 10-аад хүн байна. Яг тэр 8 жил бараг явсан. 4 жил явсан хүн бол нэг 10-аад хүн байна. Тоглож юм тий. Тийм одоо ингээд яг теннисний дунд сургуульд сурч ирсэн хүүхдүүдээс гэхээр яг ингээд 4-р ангиад 3-р ангиад төгсөө зарим нь бол болцсон. Бүх сургуулиуд руу шилжээ. 4 жил тий. Тийм. Тэгээд 4-р ангиа яг төгсгöd бол нэг 4-5 хүүхд нь бол үлдсэн. Тэгээ яг цаашдаа цаашдаа. Цаашдаа тууштай яваад. Тэгэл ер нь бол их сургуульд ортлоо ч юм уу тий. Тууштай бол 10 жилээс тий. Тийм их сургуульд ороод яг хүүхдүүд өөр мэрэгжил сонгоод тэгээд яг яг теннисээр цаашаа явах уу явахгүй юу тий. Миний хувьд бол яг ер нь бол их сургуульд ороод тэгээд их сургууль нь өөрөө бас яг цаашдаа багш засгаж өгч болъё гэсэн үднэс. Одоо ерөнхийдөө спортын сэтгэл зүг сонгоод сураад тэгээд тэрүүгээр сурагчтайгаа ажиллаад явсан болохоор яг теннистэйгээ холбогдоод явцсан л да. Тэгтээ юу юм шүү. Теннис яг 10 жил 6 наснаас эхлэж 12 жил бол яг ингээд баг сайн нүдсэн байна шүү дээ. Тэгэхээр яг хоо мэдээж Монголд амжилт гаргасан баг. Тэгээд нөө тэр үед бол гадны тэмцээн хэр орж исэн. Ер нь бол тэгээд миний бодлоо яг 14 наснаас орсон шүү дээ. 14 наснаас л Азийн авраг, зүүн Азийн авраг гэж өсвөрийн. Тэгэл олон улсын Оросд болдог тий. Одоо Оросын Сибирийн цомч гэдэг юм уу. Тэгэл Таиланд, Малайз, зүүн Азийн тэмцээнүүдэд. Яг одоо явж байгаа тэмцээнд бүгд нь л явж ирсэн. Ер нь явдаг бид нар яг багасаа яваад. Тэгээ юу юм шүү. Одоо ч болохоор 14 биш. Ер нь яг тэр үед ч бас манай орн ч гэсэн хүмүүс теннис гэнтрээс. Одоо ч арай багаар явж байна. Хэд орчим наснаас явж байна. Агуу адилхан бид нар Азийн аврах шалруулах тэмцээнүүд бол ер нь бол 12, 14 гэдэг эхэлдэг байхгүй. Олон улсын зүгээр юм насны ангилалтай тэмцээн гэж байна. 8 хүртэлх нас, 10 хүртэлх нас. Тэгээ Монгол ч гэсэн тэгж явж байгаа шүү дээ. Тий. Гэтэл яг н олон улсын теннисний холбооны тэмцээнүүд бол ер нь хүүхдийг 12 наснаас эхлээд тэмцээн нь яг Азийн аврал нар тэгж эхэлдэг байна. Ер нь тийм стандарт нь тийм юм тий. Тэгээд одоо 14 хүртэлх 12, 14 ч манай 8, 10 гэл бүхэл насны ангиллууд бид нар чинь Оросын одоо тэмцээнүүд, Хятадын бүх одоо Хятадын аврах шалруулах тэмцээнүүд янз бүрийн тэмцээнүүдэд маш их ордог байсан. Ер нь тэмцээний туршлагуудыг бол маш сайн байсан шүү. Тэгэхээр яа гэм үү? За яг одоо ингээд өрнөх багш өөрийн одоо танай хүүчид золоо гэдэг одоо хэлтэй вэ? Одоо 14 тий. Тэгэхээр одоо юугаар хаа нөгөө удам дамжсан одоо малчин гэдэг шиг удам дамжсан теннис ч юм бол яг танай хүүхдэл баг ихнийг нь болж юм шүү. Бас их цөөхөн байгаа. Ер нь бол багш нар бол ингээд хүүхдүүдэд бэлддэг шүү дээ тий. Бэлдээд яваа тэгээд мэдээж ирэг миний хувьд болохоор ингээд одоо манай би ч яг 17 тоо нэр Бачаргал багш чи алтан гэрэлтэй. Тийм яагаад гэвэл одоо ингээд Жайкагаас манад багш ирсэн л дээ.
За. 2002 онд 15 тах хөтлөө дээ. За. Тэгэл яг монголчин бас Монголын теннисний хувьд бол ингээд одоо юу гэдэг нь ер нь тэмцээн оролдоонд байхдаа Японуудын зарчимч одоо нэг тий бүх юмыг ясжин таан хийдэг шүү дээ. Тэр тал малын бодхонд манай Монголын одоо тэр тэмцээн оролдоон эдгээр явагдаж байгаа байдал нь бол жоохон өөр эсэн л та. Тий одоо ингээд багш нар нь хажуунаас нь ингээд ойрлол хүүхдүүд тоглож байгаа тий. Хүүхдүүд ингээд ер нь жоохон тийм хөс. Тэгэл бөмбөг цуглуулах ч гэдэм үү тий маш олон юм дээр соёлын теннисний соёлыг бол одоо маса багшаас маш их сайн сурсан. Тэгээд ер нь 17 наст хүрэхэд энэ олимпийн хорооны дасгалжуулагч бэлтгэл анх бол сургалтанд суугаад. Тэгээд маса агшаар ерөөсөө ингээд өдөржин шүнжин ерөөсөө багш уу ямар байх вэ гэдэг туслах багш туслах багш. Хэдэн хүн байсан тийм. Ер нь аав хэлсэн байхгүй. Багшаар бол. Тэгэхээр тэр нөгөө олимпийн хорооны юу гэдэг тэр чинь хэдэн хүний дамжаа явуулаагүй юу? Явуулсан шүү дээ. Одоо тэрэн дээр болохоор ч одоо ингээд нөгөө боксing аваад багш магш. Тэгэл одоо ерөнхий бүх дасгалжуулагч бүх спортоос ингээд багш дасгалжуулагч нарын сертификатжуулъя тий мэдлэгийн дэвшлүүлээ гэл. Би тэгээд одоо бид нар ингээ ярьж байхад ингээд нөгөө эхний өрнөг багш болохоор би ингэж бодоод байгаа юм л да. Одоо насаараа теннис тоглосон хэл дээр нас нь хэд юм бэ гэж бодохоор 37 тэгээд тэгэхээр зэрэг 6 наснаас л барыг тенниснээс салаагүй. Насаараа гэхээр нэг бодлын 60 70 хүний чинь насаараа гэж ярьдэн шүү дээ. Гэтэ яг үнэндээ насаараа тоглосон болохоор ингэж бодоод байгаа юм л да. Нэгдүгээр үеийн болохоор тэр саяны нөгөө одоо 18 16 7 хүртэлх яг тамирчин байсан. Энэ дээрээс одоо тэгээ дараагийн удаад энэ нөгөө дасгалжуулагч болоод гэж ингэж хувааж ярих гэж. За. Энэ тамирчин байсан үеэ ингээ бодоод байхад зэрэг юун дээр яг энэ яриагаа дуусгах юм. Юун дээр алдаж, юун дээр оноо одоо энийхээ хэрэгээ яаж гаргая гэж бодож байна. Яг тамирчин байсан юм аа ингээд дүгнэлтэх юм тийм байх. За. Юу нь бол ингээл тухай тоглож ирсэн одоо тийм цуг бэлтгэл хийжсэн найзар таач мөнгө ярина л да. Тэгэл хүүхдүүдэд бэлдээч ч юм уу явж явах үедээ тэд нар дүүнэрээ бэлддэг ч юм уу тийм. Тэгэл ярьж явах үед бол яхаа бид нар бол бэлтгэл сургуултыг маш ичтэй маш өөртөө зүрх сэтгэлээ зориулаа тийм. Маш сайн хийдэг байжээ. Тэгтээ ингээд очиод тэмцээн уралдаанд орохоор бас хожигдчоод идэг байжээ тийм. Энэ одоо бас яг ямар учир шалтгаан байна тийм. Гэл бодохоор ер нь бол ингээд юм бас юм төвшин гэж байна. Одоо хөгжлийн төвшин гэж байгаа байхгүй юу? Улсын эдийн засгийн хөгжлийн төвшин гэдэг шиг ба. Тийм төвшин байгаа. Тэр төвшөндөө хүн гэсэн тултлаа бэлтгэлээ хийгээл энэ төвшингөөс ер нь бол нэг гарч чадахгүй гэсэн үг. Тэгэхээр хойшлол болохгүй тэр чинь нэлээд орчин тий. Дараагийн тэр төвшингийн хүмүүстэй очиж тоглож ийж байнга эднэртэйгээ бэлтгэл хийж ийж тий. Яг тэгж хийж ийж тэрнээс эдгээр одоо 4 цаг хийж бид нар 10 цаг хийж байгаа байхгүй жишээ нь бэлтгэл тэгсэн мөртөө эдгийг хожихгүй байгаа байхгүй. Нэг тиймэрхүү юм аягүй ажиллаж байсан. Тэгээд миний хувьд болохоор за ер нь бол би одоо бүх л одоо өөрийнхөө тий бүхнээ зориулж байгаа шүү дээ. Өглөө босоод 5 цагт босоод коросонд гүүгээл тэгэл бас хоол моол анхаарал тий ямар хоол идэхөө ер нь бол таньжууны бүх ингээд өдрийн ямар бэлтгэл сургуултыг яаж хийх вэ ингээд төлөвлөгөөнүүд гарцсан тий бүх юм байгаа байхгүй. Тэгээд утга юм байхгүй. Тэгэл маш сайн бэлтгэлээ хийж байгаа. Тэгтээ очиод тоглохоор нэгдүгээр тухайн үед бол бас Монголын одоо энэ юунууд материалын баазууд гэх юм уу тий бөмбөг зохиор талбайн гадарга тэр бол бас модон шалттай корнер тоглолтоо байсан учраас бас очиод нэг хард буюу хатуу хурцлалтай талбай дээр тоглохоор ер нь бол бөмбөгний ойлт хэмнэл идэр бол шал өөр болчдөг. Тийм. Тэрнээс бас ер нь бас хамаарч исэн байх ч үү. Тэгээд дээрэс нь бол тэмцээн уралдаанд бас ер нь бол ингээд одоо дэлхийн одоо сайн хөгжиж байгаа орнуудын хувьд бол 7 хоног болгон маш өрсөлдөөнтэй тэмцээнүүд аялын тэмцээнүүд гэдэг юм. Тэмцээн уралдааны бас тоол одоо бодоход бол тий бас их байсан ч гэсэн жоохон хангалтгүй байсан болов тий гэж бас энэ дотор боддоо шүү. Юу жоохон энэ яраг их жоохон баргар биш гоёор хай гэх нэ гоё юм юу вэ? Гоё юм гэж гоё л байгаас сайн. Тэгээд ийм гоё. Тэгээд өөрт одоо наалцсан гэдэг юм уу? Теннис тоглосноор би ийм хүн болсон ч гэдэг юм. Манай найз нар ч гэдэг юм тий. Одоо
одоо энэ теннисний спорттой тийм энэ спорттой ингээ учирч энэ спортод ингээ дуртай болсноор тэгээд маш олон газараар бас юм үзэж тийм багасаа маш олон орноор явлаа. Дээрээс нь одоо миний одоо зорилго өөрөө тийм одоо яг л тэр дэлхийн мундаг тоглоод байгаа хүүхдүүдийг одоо бэлтгэх гэдэг. Би ер нь 17 наснда анх бол яг за би ер нь цаашдаа сайн бүр багш болъё гээл. Тэгээд сайн багш болох нь ер нь бусад орны хүүхдүүд юу хэрэг илүү байгаа даа гээл тийм. Тэгэл ерөнхийдөө ер нь би бодохдоо бол сэтгэл зүйн тал дээр нь жоох их асуудал байна гэж ер нь дотроо дүгнсэн баггүй. За ер нь сэтгэл зүйн тал дээр л их асуудал байгаад байна. Бид нар яг тэр бид нар багш нар тэгэд ярьдаг штэ очиод тоглоом. Очиод айгаа сандраад чицэг царайлаа жүүх чи бид янз бүрээр л ярина штэ. Аслан багш шиг баймаа тий. Тэгээ нөө яг ингээл за чи одоо юу амар зөрөгтэй бай гэдээ бид нар гараад тийм байж чадахгүй штэ хүн чинь тийм маш бэлтгэх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө заастаа нэг юм бараг л номон дээр бичсэн юм байдаг л гэж бодсон байхгүй. Зөрөгтэй байхын тулд ингээл болоо гэх. Тэгээд нөгөөх нь очиж сургуультанд сурсан биш ерт 4 жил сурсаа дараа яг юм байдаг гэдгээр олоогүй л дээ. Сураад тэр нь тэгээд маш их нөгөө ажиллагаа хэрэгтэй юм лээ хүүхдүүдтэй. Маш урт хугацааны ер нь бага бахаас нь анхнаас нь хүүхдүүдтэй ажиллахдаа сэтгэл зүйн бэлтгэлийг бол байнга давхар хослуулж явах хэрэгтэй. Мэргэжлийн төвшөнд гэсэн үг тийм. Йоо за би бас бидний цагч болж байна. Гэхдээ яг нэг ганц юм сонирхоод нэрээ өрнөх багш би бас заримдаа ингээ нөгөөдөө нэлээд танил юм хүм ярьж байгаа. Тэр сая ярихын гэсэн та нар сонсож байгаа. Өдөрт бараг 4-5 цаг теннис тоглоод би нэг тоглоод нэг харанхуй тойл гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чи бас энэ англиар бас боломжийн нэг сайн ярьдаг бас гэж бодохоор орсоор гэсэн нэг жоохон яа галц сонсон хүнд сайн ч юм уу гэж бодохоор хятадаар бас ярьдаг бас нэг тийм юу байгаа. Энэ нөө теннис тоглож хэлэл бас нөлөөлж байна. Нөлөөлнө. Одоо ингээд очоод нөгөө гадаад ч гэсэн бас дажгүй шүү дээ. Яагаад тэгэхээр тэмцээн уралдаанд орохоор очоод нөгөө хүүхдүүтэй найзлаа шүү дээ. Тийм тэгээ нөгөө сурсныгаа ингээд практик болгоод амтанда одоо очоод нөгөө яг практик одоо хүүхдүүд нөгөө нэг вакуумжуулсан юу сургалт мургалт гэж явдаг шүү дээ. Гадаад хүүхдүүд ерөнхийдөө тийм сургалтанд яваад. Тэмцээн бас тийм юм дээ. Очоод найзууд нартай болно. За баярлалаа.